Substance бол эмэгтэй хүний дотоод ертөнцийн гоо үзэсгэлэнгийн талд харах нийгмийн хүлээлт болон дарамт, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, хуу хөний өөрийгөө эрен хаах, эрэлтэд төвлөрсөн сэтгэл зүйн триллер кино юм. Өөрийгөө хуваах нь шинэ эхлэлөө эсвэл суйрлуу. Чи өөрийн дотоод биетэйгээ нүүр тулахад бэлэн үү? Та өөрийнхөө илүү сайн хувилбарыг мөрөөдөж байсан уу? Энэ бол 7 хоног бүрийн төгс тэнцвэртэй бодис буй мартаж болохгүй ганц зүйл бол та нар нэг. Олдврын эмэгтэй Элизабет нэгэн цагт алдартай жүжигчин алдрын алхмын од дээр бичигдэж байсан. Гэвч одны алдар сууж мар бүдгэрч түүний залуу насны татах хүч аль хэдийн алга болжээ. Түүний наснаас үл хамааран Элизабет гойлог сайхан биетэй хэвээр байгаа бөгөөд одоо тэрээр олны танил болсон өглөөний аэробикийн шоуг хөтэлдэг. Өдрүүлэг дуусгаад хүмүүс түүнд төрсөн өдрийн түргэн. Өнөөдөр түүний 50 насны төрсөн өдөр болж байгаа. Элизабет ариун цэврийн өрөө орохыг хүсдэг эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө ажиллахгүй болсон байдаг. Тэр яаран эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орно. Тэнд байхдаа Элизабет өөрийн продюсер Харви хин нэгэнтэй уцаар ярьж байхыг сонсдог. Харамсалтай нь Харви Элизабетийн талаар муу ярьж үүнийг одоо эмэгтэй хүн шиг харагдах болсон. Залуу эмэгтэйгээр солих хэрэгтэй гэж хэлдэг. Түүний хэлсэн энэ үг Элизабетэд үнэхээр хүнд тусна. Дараа нь Харви Элизабеттэй хооллож байх үедээ бүдүүлэг ашиглаж, хоолны үеэр Харви үзэгчдэд юу хэрэгтэй, гүгэх хэрэгтэй хэмээн түүний зайгаа тавьж өгөх хэрэгтэй гэсэн утгатай үгнүүдийг хайл. Энэ нь Элизабетийн сэтгэлийг маш их зовоох бөгөөд тэр юу ч хэлэлгүйгээр орхиж явна. Ирлүүгээ явж байхдаа тэр өөрийн зурагтай рекламны самбарыг буулгаж байхыг хардаг. Анхаарал ихэд алдснаас болж машины осол хийдэг. Энэ цагийн дараа Элизабет эмнэлэгт ямар нэгэн томоохон гэмтэлгүйгээр сэрнэ. Эмч түүнд эхнэр нь түүнийг шүтэн биширдэг гэж хэлдэг. Сэтгэлээр унсан жүжигчин эмэгтэй нулимсаа барьж чадалгүй уйлна. Элизабетийг босгох гэж оролдох үед сувилагч түүнийг зогсоож сүүлийн нэг шалгалт гэж хэлээд нурууны байдлыг шалгадаг. Хөрмийг нь буцаан өгч түүнд сайн сайхныг хүсье гэж хэлдэг. Дараа нь эмнэлгээс гарч байхдаа Элизабет өөрийн хөрмнөөсөө USB диск болон зурвал сулдаг. Энэ миний амьдралыг өөрчилсөн. Тэр үед Элизабет 10 дугаар ангид сурч байсан Фред гэх эртэд тааралдана. Залуу түүнд "Чи одоо ч ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй охин хэвээрээ байна" гэж хэлдэг. Фред түүнд даасан дээр дугаараа бичиж өгөөд завтай үедээ хамт гарахыг санал болгоно. Элизабет гэртээ ирээд USB-г шалгахад энэ нь Substance гэх бүтээгдэхүүний зар сурталчилгаа байдаг. Та өөрийнхөө илүү хувилбарыг мөрөдөж байсан уу? Илүү залуу, илүү үзэсгэлэнтэй, илүү төгс. Нэг нь 7 хоног, нөгөө нь 7 хоног. 7 өдрийн төгс тэнцэл мартаж болохгүй ганц зүйл бол та нар нэг. Чи өөрөөсөө зогтож чадахгүй. Элизабет ихэндээ USB-г хогийн савнд хайдаг. Оройн тэрээр бодлоо өөрчилж хогийн савнаас USB-г авч дугаар руу залган захиалга өгдөг. Үүний дараа оператор түүнд нэгэн хаягийн мэдээлэл өгöd буцааг нь тасалдаг. Маргааш нь тэрээр өөрийн шуудангаараа 503 гэсэн дугаартай карт хүлээн авна. Тэр даруй өгсөн хаягаар явж очдог. Түлхүүр картыг ашиглаж хаалга инээж олон шүүгээтэй төгс цэвэр өрөөнд ордог. Тэрээр 503 гэсэн тэмдэгтээ шүүгийг нээгээд дотроос нэг хайрцагтай зүйл авна. Дотор нь хит хитэн бүрдэл хэсэгтэй багц гарч ирнэ. Итгэвчүүлэгч, докторжуулагч, сэлгэн шилжүүлэх хэрэгсэл мөн 2 хувилбарын хоол. Итгэвчүүлэгчийг ганц л удаа хэрэглэнэ. Докторжуулагчийг өдөр бүр хэрэглэх ёстой бөгөөд анхдагч хүнээс авах ёстой гэсэн заавар байдаг. Хамгийн чухал нь тэд 7 хоног тутам ямар ч нөхцөл байдал байсан байраа сольж байх ёстой. Үргэлж нэг хүн гэдгээс санах хэрэгтэй гэсэн зааварчилгаа байдаг. Дараа нь Элизабет итгэвчүүлэгч ноон шингэнээр өөрийгөө тарина. Толгойн гинт эргэж аимшигтай өвдөлт мэдрэн хашгиран удалгүй ухаан алдна. Түүний нуруунаас бүхэл бүтэн хүн гарч ирнэ. Тэр хүн нь Элизабетийн залуу үзэсгэлэнтэй хувилбар юм. Залуу хувилбар юу болж байгааг ойлгосон бололтой хурдан хугацаанд өөрийн хувьчин хувилбарын нурууг ойно. Хөгшин Элизабетийн судсанд хувилбарын хоолны матрицыг залгахад хөгшин Элизабет амьсгал авч эхэллээ. Тэр үүний тусламжтайгаар 7 хоногийн турш амьд байх юм. Залуу эмэгтэй толгой нэргэж хамранаас нь цус гарахыг мэдэрнэ. Энэ нь түүнд зааварчилгааг дагах ёстойг сануулдаг. Зүйл өгөх аюултай. Тиймээс тэрээр хурдан хугацаанд Элизабетийн нуруунаас докторжуулагч шингэнийг гаргаж өөртөө тарьж сэргдэг. Маргааш нь залуу эмэгтэй сонин тавьсан зарын тухай анзаар. Дараа нь тэр телевизэн шоуны шалгаруулалтанд оролцож гайхалтай үзүүлбэр гаргаж
өөрийгөө Сью гэж танилцуулна. Залуу үзэсгэлэнтэй эмэгтэй тэр яруу Харвигийн анхааралд өртөж аэробикийн шоунд хамтарч ажиллах санал авч чаддаг. Сью түүнд өөрийгөө өвчтөе ээжийг асрахын тулд 7 хоног тутамд хотоос гарах хэрэгтэйгээ сануулж хэлнэ. Продюсер Харви түүнийг алдахыг хүсэхгүй байсан учраас түүний хуваарьтай тохиролцохоор зөвшөөрдөг. Маргааш Сью зураг авалтанд орж үүний дараа түүний хөрөгтэй самбаруудыг гудамжиж хэмдэг. Тэр 7 хоногийн турш бэлтгэл хийж хувцсны шүгэгийг шинжилдэг. Гэвч 7 хоног дуусахад дүрмийн дагуу биеэ солилцох цаг ирнэ. Хоолны матрас болон тогтворжуулагч бүрэн дуусмагц тэрээр өөрийн бие болон хуучин биетэйгээ хоорондоо цусаас элбэж хөгшин Элизабет сэргэж Сью ухаан алдаж байна. Маргааш нь Элизабет ажил руугаа очиход түүний зургуудыг буулгасан байдаг. Харви түүнээс хаана байсан талаар асуунгаа түүний хайрцагтай эзүүлийг түүнд өгнө. Тэрээр бие солилцох хуваарийг төлөвлөж телевиз үзэж дараагийн 7 хоногийн бодисны нэмэлт багцыг авахар явдаг. Сьюгийн хоолны матрас арай дуусаагүй байлаа. 7 хоног өнгөрсний дараа Сью их л сэтгэл хөдлөлтөд сэрдэг. Сью Элизабетийн биеийг нуухын тулд угаалгын өрөөнд нууц өрөө гаргадаг. Тэрээр өдөр бүр зураг авалт хийж нэр хүндтэй рекламдэр гарч эхэлнэ. Нэгэн шөнө Сью найзуудтайгаа үйлчлэг хийж Элизабетийг гэрт нь ганцааринг үлдээн. Түүний хоолны матрас бараг л дуусах төгсөн байдаг. Залуухан хувилбар Сью шөнө дунд нэгэн залуутай гэртээ буцаж ирнэ. Энэ үед Элизабетийн хоолны матрас нь бараг бүрэн дуусаж Сьюгийн бие эвгүйрч хамраас нь цус гарч биеэ солих цаг ирснийг сануулна. Сью угаалгын өрөөлөө яарамгүйж зугаа цэнгэлдээ шунан тасалдуулахгүй байхыг хүсэн дүрмийг зөрчиж Элизабетийн биенээс илүү тогтворжуулагч бодисыг гарган авч өөртөө тэр тариуд тарина. Үүний дараа залуу хүүгэнтэй үргэлжлүүлэн хөгжилтгөөр буцаж орно. Залуу түүнийг өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байна гэж гайхав. Даашин зээг нь тайлахад түүний дотор ирэхтнүүд биеэс нь салж унав. Элизабет гинэцэрч Сью хажууд нь хэвтэж байхайг олж харна. Элизабет үүнийг зүгээр л хар тарсан зүйл байсан гэж бод. Гэвтэл Сью үнэхээр өмнөх шөнө үжлэг хийсэн болохыг олж мэднэ. Элизабет цонхон дээрх тэмдэглэлийг авах гэтэл нэг хурууга ялзарч муудсан байхыг хараад үнэхээр их сандарна. Тэр дараа оператор руу залгаж үүнийг буцаах харагдсан байгаа эсэхийг асуув. Тэрээр түүний хурууг засах арга байхгүй аль аль нь биеэ солих дүрмийг ягштал мөрдөх ёстой гэж анхааруулна. Элизабет Сьюгийн нэвтрүүлгийг зургатаар хараад тэр битүүлэг харц цаар ширтэх агшинд хаалганы хонх дугарч хаалганы цаанаас хөрш залуу Сью гэртээ урьж хамт хөгжилтгийг санал болгоно. Элизабет энэ өдөр иж бүрдлээ авахаар өнөх газар очив. Тэр энэ удаад зарим нэгэн хачирхалтай дуу чимээг сонсов. Хайрцгаа шүүрэн авч яаран сандран нэгэн хоолны газар руу орж ирлээ. Гэтэл нэгэн хөгшин эр түүнээс энэ их уддаг тийм үү гэж асуув. Элизабет тодруулан асуухад хөгшин эр 7 хоног гэж хариулдаг. Элизабет түүнийг анхааралтай ажиглахад гар дээрх содон тэмдэг нь сулигч залуугийнхтай адилхан байлаа. Хөгшин эр эд зүйлээ санаандгүй унгаахад Элизабет түүний нуруунд дээрх сорив болон ижилхэн карттай болохыг нь мэднэ. Элизабет хөгшин эрээс түүнийг яагаад дагаад байгаа хэсэг талаар асуув. Чамайг ямархуу байгааг мэдхийг хүссэн юм гэж хариулв. Элизабет гэртээ хараад Фред рүү залгаж хамтдаа гадуур гарахыг санал болгоно. Тэд орой 20 цагт уулзахаар тохиролцсон. Элизабет бэлдэж эхлэв. Эсэн хэдиж тэрээр хичнээн хичээсэн ч Сьюгийн гоо үзэсгэлэн гүйцэхгүй гэдгийг мэдэрдэг. Эцэст нь тэр болцоонд явахгүйгээр шийднэ. Өөртөө маш итгэлгүй, ганцаардл нэгэн болсон ажээ. Дараагийн хэдэн 7 хоног Сью гайхалтай хурдтайгаар нэр хүндтэй болж богино хугацаанд улсын хамгийн том од болжээ. Тэдний телевизийн суваг нь хэдэн сарын дараах шинэ жилийн хөтөлбөрийг Сьюгээр хөтлүүлэхийг хүсч буйгаа хэлдэг. Сью амжилтын өргөлд хүрч 7 хоногийн дараа Элизабеттэй байраа сулахыг татгалзав. Тэрээр Элизабетийн биенээс тогтворжуулагчийг дахин авч биеийн шархыг нь улам дордуулж байв. Энэ нь Элизабетийг эрс хөгшрүүлэхэд хүргэдэг бөгөөд түүний биеийн тал хэсэг нь хөгшөрч, ус нь бууралтаж, нуруу нь бүхтэж, дуу настай хөгшин хүн шиг харагдах болов. Дараагийн 7 хоногт Элизабет ууж идэх нь хитэрч ухаан санаагаа алдаж галзуу хүн шиг л өнгөрөөдөг болов. Сью сэрээд Элизабетийн энэ бүхэн галзууралд уур нь хурж биеийн солилцоог аль бодох удаан хугацаагаар хойшлуулахар шийдэж Элизабетийн биеэс тогтворжуулагчийг их хэмжээгээр нөөцөлж авна. Аль хэдийн 3 сар өнгөрчээ. Үүний удаан хүлээсэн шинэ жилийн шоу маргааш болно. Сью Элизабетээс тогтворжуулагч шингэнийг гаргаж авахаар угаалгын өрөөлөө яв. Гэвч хамгийн аимшигтай нь Элизабетийн биед юу ч үлдээгүйг олж мэдээд тэр маш их сандарна. Тэрээр сандран оператор руу залгаж илүү их шингэн хүснэ. Гэвч оператор түүнд Элизабет л ганцхан их үүсэр гэдгийг хэлнэ. Түүний шингэнийг нөхөхийг хүсвэл биеэ солих хэрэгтэй гэдгийг анхааруулна. Сью тэр өдөр нь чухал арга хэмжээ зохион байгуулж байгаагаа тайлбарлаж оператороос тусламж хүсдэг боловч оператор түүний шалтгааныг сонсохыг хүсдэггүй уцаа тасалдаг. Сьюгийн бие гинэт муудан шалан дээр унж сүүлийн хүчээ шавхан биеийн солилцооны процессыг эхлүүлэхээр угаалгын өрөөлөө гитэж очино. Дулгүй Элизабет
сэрээд өөрийнхөө аимшигтай дүр төрхтэй болсон байгааг анзаарна. Тэр даруйдаа оператор руу залгаж энэ бүхнийг зогсоохыг хүсэж байгааг хэлдэг. Оператор ч хүсэлтийг хүлээн авч дуусгах хэрэгсэл удахгүй түүний шүүгänd хүргэгдхийг хэлнэ. Маргааш нь Элизабет сүүлийн багцтай хайрцагыг авахын тулд шүүгээр өгөө яв. Тэрээр гэртээ буцаж ирээд Сьюгийн ухаангүй биеийг зочдын өрөөлөө чирч оруулж ирнэ. Хайрцагыг нээгээд хайрцагын доторх шингэнийг Сьюгийн цээжинд эргэлзээгүйгээр тарьж эхэлнэ. Гэтэл Элизабет Сьюгийн хүлээн авсан цэцэг баярлаа гэсэн зур усыг олж хараад тэрбээр сэтгэл нь тавгуурж өөрөөр бодож эхэлнэ. Сьюдээс султахаар шийднэ. Энэ мөчөд Сьюгийн нүд гинэд нээгдэж түүний хагас тарьсан үхлийн шингэний үр дүн технологийн алдаа үүсч аль аль нь зэрэг ухаан орж ирхэн. Сью хагас хоосон шиприцийг анзаарч Элизабетийн зорилгыг ойлгоно. Уур нь хүрсэндээ Сью Элизабет рүү дайрч тэмцэлдэж эхэлнэ. Удаан хэрсгий тэмцлийн эцэст Сью Элизабетийг ялж үхтэл нь зовдно. Үүний дараа тэрээр хийсэн үйлдэлтэй ямар ч харамсах гэмших үйлдэлгүйгээр өнөө оройн томоохон үдшийн арга хэмжээндээ бэлдэнэ. Тэрээр шинэ жилийн үдшилтний тоглолтод оролцохоор гайхамшигтай агшин зар ангорчээ. Бүх зүйл төгс мэт харагд. Гэвч түүнд өөрийн төгс байдлаа доктортой хадгалахын тулд зайлшгүй хэрэгтэй докторжуулагч шингэн дутагдж байсан юм. Үр дүнд нь Сью уламд дордож эхэлнэ. Ариун цэврийн өрөөлөө өгөхөд аимшигтайгаар шүтэн унаж эхэлнэ. Сью үүнийг үл тоомсорлохыг оролдож байлаа. Учир нь гэвэл энэ үдэш бол түүний амьдралын хамгийн чухал орой байсан юм. Гэтэл цахилгаан шатанд байхад нь гурууных нь хумс нь унаж, чихэн салж унана. Сью сандарч гэртээ буцаж гүйж очиод Элизабетийн үлдээсэн ганц л удаа ашиглах заавартай идэвхжүүлэгч бодисыг өөртөө тарина. Тэрээр бодохдоо энэ бодис нь түүний шинэ хувилбарыг бүтээн гаргаж, тэр хувилбар нь түүний энэ оройн чухал арга хэмжээг аварна гэж найдсан аж. Гэтэл үзэсгэлэнтэй эмэгтэйн оронд түүний нуруунаас хачин махан бөмбөг гарч ирнэ. Энэ мутант хэлбэртэй махан бөмбөг нь Элизабет болон Сью нарын шинж тэмдгүүдийг нийлүүлсэн нүд хальтрам хэлбэртэй байв. Тэгэхээр амар жижиг юм. Гэсэн хэдий ч тэрээр тоглолтод оролцохоор шийднэ. Дараа нь Сью Элизабетийн зургийг зүсэж үүрэн дээрээ нааж өчлөгөө рүү явхаар бэлддэг. Тэр гажигтай махан нүүрэн дээрээ алмаз ямиг зөөж үсээ янзалдаг. Үүсч гэжтэй ганц хоёр ширхэг үсэл авах шүү гэсэн. Тэр шинэ оны баярын арга хэмжээг эхлүүлэх гэж яаран танхим руу гарч ирнэ. Бүх хүмүүс Сьюгийн эрхийг хүлээж байв. Гэтэл түүний оронд Элизабетийн царайтай маск зүүсэн аимшигтай бүдүүн бийт гарч ирхэн тэр. Энэ бүхнийг харсан хүмүүс цочирдно. Гэвч удалгүй түүний маск унаж бид түүнийг аимшигтай мангас гэж дуудаж бүх зүйл эмих замбраагүй болж эхэлнэ. Нэгэн хүн түүнийг микрофоноор зөхиж толгойг нь дэлбэлсэн ч дахин шинэ толгой урган гарч ирж хүмүүсийг бүр их цочирдуулна. Эцсийн дүр зурагт бутран муудсан Элиза Сью зогтож чаддаг. Гудамжинд гармагц түүний бие бүхэлдээ дэлбэрч Элизабетийн царай л хэсэгчлэн үлдэн мөлхөж эхэлнэ. Тэрээр нэгэн амрах газраа олдог бөгөөд энэ нь Элизабетийн алдрын хот юм. Тэр тэнгэр өөж ширтэн өнгөрсөнд алдрын оргилд байсан өдрүүдээ эргэн санана. Гэвч эцэст нь тэр бүхэлдээ хайлж алга болно. Маргааш өглөө нь гудамж цэвэрлэгч замыг цэвэрлсэний дараа Элизабетийн гэлбанаас торын гац үлдсэн зүйл нь хагарч бүдгэрсэн од байлаа. Үзсэнд баярлалаа.